Монгол банк үзүүлж байна. Дэлхийн улс орон бүр төв банктай байдаг бөгөөд төв банкуд эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв банк нь арилжааны банкуудын адилаар иргэдийн мөнгийг хадгалах, цалингийн зээл олгох, эсвэл гүйцэтгэх хийх зэргээр иргэдтэй шууд харьцдаг байна. Тэгвэл төв банк юу хийдэг учраас тийм чухал үүрэгтэй байгууллага байна. Тэгэхээр альфа улс орны эдийн засаг зарим үед бол өсөлттэй байдаг, зарим үед бол уналттай байдаг. Тэгэхээр бодлого тодорхойлогчтой яадаг вэ гэхээр энэ өсөлт уналтын циклийг аль болох бага хэлбэлцэл намтай байхыг зорж ажилладаг гэж байна. За энд төв банкын гэдэг вэ гэхээр нэгний бодлогоор дамжуулж одоо эдийн засгт байгаа үнийн түвшнийг аль болох тогтвортой нандор түвшинд хадгалахыг зорж байгаа. За үнэн тогтвортой нандор байснаар бол энэ хүмүүсийн худалдан авах чадварыг бол хамгаална, банк санхүүгийн системийн тогтвортой болгоно. За бизнес эрхлэгчид ч гэсэн одоо ирээдүйд хэлэх юм болно. Улс орны эдийн засаг тэр дундаа иргэдийн санхүүгийн байдлыг тогтвортой байхад төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь чухал байдаг. Тэгвэл төгрөгийн тодорхой байдал гэж юу гэсэн үг вэ? Төгрөг тогтвортой байх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэгэхээр төв банк бол одоо тодорхой арга хэрэгслүүдэд ашиглаад эдийн засгт одоо хэрэгжилж байгаа үнийн хэмжээ, хэрэглэх болтон нөлөөлөд осмаар эдийн засаг хэр идэвхтэй өрнөх тэр идэвхжил нөлөөлөд эцсийн дүндээ бол тогтвортой байх. Үүнэ тогтворгүй болсноор иргэдийн орлого буурах, ядуурл ихсэх, нийгэмд тэгш бус байдал дамжирах гэх мэт олон сөрөг дагавруудыг үүсгэдэг байна. 2008 онд Зимбабwe улсад үнийн өсөлт 231 сая хувьд хүрснээр 100 триллионы дэвсгэрт гүйлгээнд гарахад хүрч байжээ. Үнийн өсөлт хурдтай явагдах үед мөнгө ямар ч үн цэнэгүй цаас болон хувирддаг байна. Харин эсрэгээр бараа бүтээгдэхүүний үн буурсаар байх юм бол компаниуд ашиггүй ажиллаж, улмаар хөрөнгө оруулалтад татаж, самхтал явуулах шаардлага бий болдог байна. Тэгэхээр үн хэд өсөх, эсвэл хэд буурахын аль аль нь бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Одоо жишээ нь машинаар бол одоо эдийн засаг маань зарим үед бол маш хурдтай явж байгаа. Дотор нь одоо маш их халт юм. Энэ үед бол тоомс гэх шиг шаардлага. Эсвэргээрээ жоох явж өгөхгүй бол жоохон газ юм. Тэгэхээр төв банкны одоо арга хэрэгслүүдийг ашиглаад эдийн засаг хит халж байгаа үед нь одоо үн өсөлтөөс сэргийлээ жоохон тоомс гэх шиг өгөх. Эсвэргээр эдийн засгийн унж байгаа үед жоохон эдийн засгийг идэвхжүүлэх замаар одоо үнийн нөлөөлтийг дэмжиж өгөх. Энэ зорилготой ажилладаг байна. Монгол банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг бүх түвшинд хэрэгжүүлж байна. Тэгвэл яагаад төв банк боловсролын байгууллага биш атлаа иргэдийн санхүүгийн боловсролд анхаардаг вэ? Тэгэхээр эдийн засгийг маань маш олон хүмүүс бүрдүүлж байгаа. Тэр хүн бүрийн гаргаж байгаа шийдвэр хэр оновчтой байхаас эргээд эдийн засгийн тогтвортой байдлыг хамаардаг юм аа. Тэгэхээр бид өдөр тутамдаа мөнгөтэй холбоотой шийдвэрийг гаргаж байдаг. Жишээлбэл бид мөнгө өрөх бол талхан өрөх юм уу, автобусанд өрөх юм уу, нэржин өрөх юм уу маш олон сонголт байна. За хэрвээ бид мөнгө хадгалах юм бол аль банк нь ямар хүртээ яаж хадгалах вэ? Эсвэл энэс өөр сонголттой сонголт бас гэдэг. За хэрвээ мөнгө маань хөлцөхгүй зээл хэрэгтэй бол бас ямар хүүгээр ямар өрсөлдөөр зээл авах. Эргээд яаж төлөх вэ гэдэг асуудалч. Тэгэхээр эдийн засгт оролцож байгаа хүн бүрийн энэ мөнгөтэй холбоотой шийдвэр нь оновчтой байх тусмаа эдийн засаг маань тогтвортой байна гэсэн. Тэгэхээр Монгол банк эдийн засгийг тогтвортой байлгах үндсэн зорилгоо биелүүлэхэд бол ялцгүй эдийн засгт оролцож байгаа хүн бүрийн шийдвэрийг оновчтой байлгах. Үүний тулд санхүүгийн боловсролд нь анхаарахаас өөр аргагүй юм аа.